За бүгдээрээ өнөөдрийн мэндийг хүргэе. За EBP компани чанарын удирдлагын хэлтэй албаны дараа бомдэр байна. За өнөөдрийн одоо миний тав хүнд хүргэх сургалт маань одоо чанарын ерөнхий ойлголт болон за нэгдсэн менежментийн тогтолцоо гэсэн энэ хоёр одоо агуулгын хүрээнд бол ерөнхий ойлголтыг өгөхөөр одоо бэлдсэн байж байна. За чанарын ерөнхий ойлголтынхаа одоо хүрээнд сургалтын агуулга маань болохоор зэрэг за эдгээр одоо энэ 6 одоо агуулгын хүрээнд бол явагдана. Тэгэхээр энийг одоо дараагийн слайдаар хэдүүл яриа өчье. За процесс эрэлт. Тэгэхээр бидний одоо нэг чанарын албаны одоо хамгийн гол одоо хийгддэг үйл ажиллагаа юу гэхээр процесс эрэлт гэдэг. За тэгэхээр процесс эрэлт гэдэг нь өөрөө ямар ойлголт вэ гэхээр түүхийд материалаас за бэлэн бүтээгдэхүүн болох одоо бүх процесс чанарын стандартын шаардлагыг одоо бүрэн хянаад тийм ээ одоо хангах үйл ажиллагааг л процесс эрэлт гэдэг байна. Үндсэндээ бид нар одоо үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулж байгаа учраас тухайн одоо орж ирж байгаа түүхийд материал буюу эхний процессоос эцсийн процесс хүртэлх одоо бүхэл дамжлагууд дээр хяналт тавьж байгаа энэ үйл ажиллагааг бид процесс эрэлт гэж ойлгож болно. За чанарын хяналт баталгаачлалт гэж одоо юу хэлээд байгаа бэ гэхээр чанарын хяналт маань бол ерөнхийдөө тухайн одоо үйлдвэрлээд гарч байгаа бараа бүтээгдэхүүн дээр одоо саяны хэлсэнчлэн одоо шат дамжлага бүр дээр хяналтуудыг деталь болгон дээр одоо ингээд нэг чанарын стандартын дагуу хяналтуудыг тавиад за хэрэглэгчийн гарт өгтөө одоо тухайн одоо хяналтын дагуу бид нар баталгаачлалтыг өгөөд ингээд үйлдвэрээсээ бол бүтээгдэхүүнийг ингээд гаргадаг байж байгаа. За мэдээж одоо тухайн одоо компани маань бол чанарын хяналтын тогтолцоог одоо бүрэн одоо төгс ажиллуулахын тулд ажилчдыг одоо төгс төгөлдөр байхыг одоо шаарддаг боловч за тэрэнд одоо бид нэр ямар одоо зүйлийг хийдэг вэ гэхээр ажилчдыг сургах тийм ээ за бүтээгдэхүүний чанарын одоо шалгуур үзүүлэлтүүдийг бий болгох гэсэн зарчмаар одоо чанарын хяналт баталгаажлалтыг бас сайжруулж явдаг байж байгаа дотооддоо. За чанарын менежментийн тогтолцоо гэдэг нь одоо quality management system гэдэг олон улсын нэршлэрээ бид одоо мэдж байгаа. Тэгэхээр энийг болохоор бид одоо яг 3 шатгаалтаар одоо энийг тогтолцоо хэрэгжүүлж явдаг. За чанарын хяналт буюу одоо саяны одоо хамжлах дундын хяналт болон удирдлагын тогтолцооны одоо компани хэмжээнд хяналт шалгалтууд дээрээс нь одоо энэ дээр үүдээ бид чанарын баталгаажуулалтыг бол хийж авдаг. За чанарын баталгаажуулалтыг бид нар хийснээрээ энэ чанарын менежментийн тогтолцоо гэдэг зүйл маань болохоор зөв үрдэж идэг байна. За энэ чанарын менежментийн тогтолцоог бид нар амжилттайгаар одоо ингээд хэрэгжүүлэхийн тулд тасралтгүй сайжруулалт буюу одоо энэ quality management system PDC цэглийг бид нар одоо эргүүлдэг. За тэгэхээр энэ нь болохоор зэрэг өөрөө одоо тухайн жилдээ одоо төлөвлөөд хийгээд шалгаад сайжруулад ингээд чанарын менежментийн тогтолцоо компани хэмжээнд ингээд бид нар хэрэгжүүлж явдаг. За чанарын менежментийн тогтолцоо нь өөрөө яг одоо ямар одоо үндсэн 5 хэсгээс ингээд бүрддэг юм бэ гэхээр ерөнхийдөө 4 юмныг хийж байгаа. Тэгэхээр энэ нь болохоор зэрэг одоо тухайн одоо үйл ажиллагаа явагдаж байхад ямар нэгэн алдаа одоо гарахад бид нэр ерөнхийдөө ингээд үйл ойлголцохгүй одоо тодорхойгүй байдлаас болоод ийм ажлын бүтээмж бүрхүүд асуудлууд гардаг. За энэ дээр болохоор зэрэг илүү одоо субъектив байдлаар хүнлүү хандсан одоо байгууллагт ийм асуудлууд гараад идэг. Гэхдээ чанарын менежментийн тогтолцоо маань өөрөө одоо яг юу зохицуулдаг вэ гэхээр за яг тухайн одоо энэ 5 одоо сегментээс хүн бол байна. За мэдээж за мөн тухайн одоо үйл ажиллагаа хийж байгаа арга зүй тийм ээ за түүхэд материал, тоног хөрөмж, тухайн физикал орчин гэдэг зүйлүүдээс энэ үйл ойлголцох нөхцлүүд одоо үйл тодорхойгүй байдлууд ингээд үүсч идэг. Тэгэхээр энэ нь бол ганцхан хүн дээр тулгуурладаг биш. Одоо ийм хүчин зүйлүүд байдгиймаа гэдгийг бас стандарт маань өөрөө ингээд хэлж өгдөг байна. За үйл тохиолдол буюу одоо бидний ингээд одоо яг чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх одоо явцад дефекттэй бүтээгдэхүүн гэж ярьдаг тийм ээ. За ер нь бол чанарын стандартын одоо шаардлагыг хангаагүй гарсан бүтээгдэхүүнүүд үйл тохиолдол гэж хэлээд байгаа. За энэ олон улсын нэршлэрээ бид non conformity гэж хэлдэг. За энэ нь болохоор зэрэг тухайн одоо үйлдвэрлэл явж байгаа процесс дээр чанарын шаардлага хангаагүй аль нэг процесс дээр алдаа гарсан одоо эцсийн бүтээгдэхүүн дээр ямар нэгэн байдлаар хэрэглэгчийн гарт хүрэхэд одоо нийцэлгүй гарч иж байгаа бүтээгдэхүүнийг л ерөнхийдөө үйл тохиолдол гэж нэрлэдэг байна. За тэгэхээр энэ дээр байгаа зүйлүүдийг ерөнхийдөө базаад ингээ хэлэхэд үйл тохиолдол бүтээгдэхүүнийг бид нар ерөнхийдөө одоо нийцэлтэй бүтээгдэхүүнтэй хамт байлгахгүй одоо үйл тохиолдол бүтээгдэхүүн гарсан тохиолдолд заавал одоо тусгаарлах үйл ажиллагаа хийдэг. За тэгээд тэрэн дээр бид нар дүн шинжилгээ хийгээд хаана асуудал гарсан тэрийг одоо судлан тогтоогоод залруулах юм уу альсвал одоо устгах юм уу гэдэг одоо тэр шийдвэрийг гаргаад ингээд үйл ажиллагааг үргэлжлүүлэн ажилладаг байж байгаа.
залруулах буюу одоо урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж байгаа. Тэгэхээр энэ дээр залруулах арга хэмжээ, урьдчилан сэргийлэх ажиллагаа гэдгийг ингээд тус нь ингээд нэг ойлголтуудыг ингээд өгсөн байж байгаа. Тэгэхээр залруулгыг чанарын одоо шаардлага хангахгүй бүтээгдэхүүн болон одоо бусад чанартай холбоотой асуудлыг тодорхойлох гэж байгаа юм тийм ээ. За залруулах арга хэмжээ гэдэг нь бол ерөнхийдөө тухайн одоо үйл тохиолдолтой гарсан байгаа бүтээгдэхүүнүүдийг бид нар сая өмнөх одоо слайд дээр ярьдаг шиг тусгаарлаж тавьсан байгаа бүтээгдэхүүн маань за хэвийг болгох нөхцөл нь бүрдсэн байх юм бол тухайн одоо бүтээгдэхүүнийг залруулад хэрэглэгчийн гарт өгөхийг ерөнхийдөө залруулах үйл ажиллагаа ажиллах байна. За урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа гэдэг нь тухайн эрсдлийг бид нар урьдчилан одоо тогтоогоод за тэрийг одоо гарахаас сэргийлэх үйл ажиллагааг ерөөсөө урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа гэж хэлж байгаа. За саяны эдгээр одоо үйл ажиллагаануудыг бид яах вэ гэхээр авч хэрэгжүүлж ажилладаг байх нэ. За FDR зарчим гэдэг юм байна. Тэгэхээр энэ болохоор зэрэг үнсэл одоо чанарын хамгийн одоо чухал одоо зарчим буюу хамгийн ихний одоо хийгдэж байгаа үйл ажиллагаа маань өөрөө яг одоо стандартын дагуу зөв одоо хийгдэж ихтгэх юм бол эцсийн бүтээгдэхүүн өөрөө чанартай зөв бүтээгдэхүүн гарна гэдэг зарчмыг л ерөөсөө FDR зарчим гэж хэлээд байгаа. За энэ одоо доор нь болохоор зэрэг ерөнхийдөө жишээ татсан байна. За 5,000 ширхэг ном үйлдвэрлэхэд 4,800 ширхэг одоо бүтээгдэхүүн одоо чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргахад за энийг ингээд FDR-аар нь гаргаж ирэхэд 96% нийцэлтэй буюу за 4 буюу одоо энэ 200 ширхэг одоо үйл тохиолдол гарсан байж юм тийм ээ. Тэгэхээр тухайн үйлдвэрлэл явж байгаа одоо энэ үйл ажиллагаан дээр одоо 100% чанарын одоо шаардлага хангасан бүтээгдэхүүн гарна гэдэг бол мэдээж бид нар тэглүү зорж байгаа. Гэхдээ массын үйлдвэрлэл явж байгаа тохиолдолд бол ийм үйл төрлийн асуудал гардаг. За тэгэхээр энийг бид нар одоо тухайн компани маань өөрөө яг одоо ямар хэмжээтэй хэдэн хувийн одоо үйл тохиолыг одоо компани өөрөө эрсдлээ одоо дааж ажиллах юм магадгүй одоо хэдэн ширхэг үйл тохиол гарахыг одоо хүлээн зөвшөөрөх юм гэдэг юм уу тийм энийг бас FDR зарчмаар ингэж гаргаж ирдэг байх нэ. Тэгэхээр үндсэндээ 5,000 ширхэг ном дотор одоо олон улсын яг энэ таргет хэмжээнд болохоор зэрэг 4% одоо зөвшөөрдөг. Тэгэхээр энэ дээр бол яг энэ зөвшөөрөлт хэмжээгээр одоо 200 ширхэг үйл тохиол байж болно гэдэг хэмжээгээр ингэ гаргаад ирсэн байж байгаа. За бэлэн бүтээгдэхүүн болон түүхэд материалын одоо жишг агуулгыг энэ зургаар ингээ харуулсан байж байна. Тэгэхээр чанарын бас нэг гол үзүүлэлт нь байдгүй гэхээр тухайн одоо түүхэд материал болон одоо эцсийн гарсан бэлэн бүтээгдэхүүнүүдийг бид агуулгад ямар стандартын дагуу өөрлөлтөө хийх юм тийм ээ хаяжуултыг хэрхэн хийх юм. За ямар стандартаар байж иж дундуур нь одоо по яваад тийм ээ хүний аюулгүй байдлыг бүх зүйлүүдийг тооцоолж гаргадаг. За тэгэхээр энэ дээр энэ жишг одоо зургуудыг гаргасан байгаа нь илүү одоо компани бол ийшээ зорих хэрэгтэй. Бид нар одоо энийг циклэр жил болгон сайжруулж ажиллах хэрэгтэй гэдэг байдлаар энэ жишээ зургийг оруулж өгсөн байж байгаа. Тэгэхээр ерөөсөө хэвлэлийн компани түүхэд материалыг ерөнхийдөө ийм одоо стандартаар үйлдвэрлэлийг хийх хэрэгтэй гэдэг энэ зургийг ингээд харуулсан байж байна. За түүхэд материалын одоо нэг агуулгад бас FIFO зарчмыг аюул сайн мөрдөж ажиллах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр энэ FIFO зарчим нь өөрөө одоо төрүүлж ирсэн түүхэд материалыг төрүүлээд үйлдвэрлэлд оруулах тийм ээ. За төрүүлээд харин эцсийн бүтээгдэхүүн болоод гарсан бүтээгдэхүүнийг агуулгаас төрүүлж одоо харилцаж болон хэрэглэгчийн гарт хүргэх гэсэн энэ зарчим байж байгаа. Тэгэхээр энэ зарчмын дагуу одоо энэ зураглалыг одоо бас энэ слайдн дээр бас харуулсан байж байна. Яг одоо энэ хэмжээс болон стандартын хэмжээсүүдийг бас ингэ харуулсан байж байгаа гэсэн. За түүхэд материалын одоо агуулгын FIFO зарчмыг одоо яг энэ зургаар харуулсан байна. Тийм ээ одоо төрүүлж орсон төрүүлж гарнаа гэдэг зургийг одоо ингээд харуулсан байж байна. За энэ дээр болохоор та ингээд илүү зүй тогтолцоог нь илүү болж хараарай. Одоо яг саяны миний өмнөх 2 слайдн дээр ярьсан одоо зүйлийг энэ зурглалаар ингээд харуулж гисэн байж байгаа. За эхний зургийг хэдүүлээ ингээд харах юм бол нэгдүгээр одоо игнийх ингэж ороод нэгдүгээр үнээсээ сулраа явж байна тийм яг энэ бол FIFO зарчим бүрдүүлж байна гэсэн. За ер нь бол бидний илүү одоо танхим дээр энэ зургалтыг хийхдээ одоо энэ зарчим дээр бол тухайн одоо нэг шинэ ажилчдаараа бас энэ кейсийг ажилуулдаг гэж байгаа. Тэгэхээр энэ одоо зөв тогтлыг таад маань хараад саяны одоо миний хэлсэнчлэн хамгийн ихний зургтаа одоо дүүцэж гинөө тэгээ дараагийн зурган дээр ямар алдаа байна. За 3 дахь зурган дээр ямар алдаа байна гэдгийг та бүхэн маань ингээд өөртөө бас энэ логикоор ингээд харах хэрэгтэй. Ер нь алдаатай зургуудыг дараагийн зургууд дээр ингээд харуулсан байж байна тийм ээ. За ингээд хоёр дахь хэсэг буюу одоо манай компани бас нэгдсэн менежментийн тогтолцоо гэдэг маш том одоо стандартуудыг бид 2023 оны одоо 2023 онд энэ 3 стандартыг бид хэрэгжилтийг хангаж ажилласан байж байгаа том төсөл болгоод авсан байж байгаа. За тэгэхээр энэ нэгдсэн менежмент тогтолцооны хүрээнд бид хэд болохоор ямар одоо 3 стандартыг нэвтрүүлсэн бэ гэхээр 9,001 буюу одоо чанарын менежментийн тогтолцоо гэж
ярьдаг. За нөгөөдгөө бас чанарын удирдлагын тогтолцоо гэж бас ярьдаг. За ISO 45000 буюу одоо аюулгүй байдал буюу одоо хабын одоо энэ стандартыг нэвтрүүлсэн. За тэгээ манай одоо компани бас нэг гол одоо сегмент болохоор үндэсний одоо утыг бид нар үйлдвэрлэдэг. Яг тэрнийхээ хамрах хүрээ бид нар 22,000 стандартыг ингээд нэвтрүүлсэн байж байгаа. За энийг ингээд нэгтгэхлээр ингээд нэгдсэн менежментийн тогтолцоо олгож бид нар ингээд хэрэгжилтийг хангаж байгаа. За сургалтын агуулган дээр болохоор эдгээр зүйлүүдийг бид нар дараагийн слайдаараа ярина. За ISO стандарт гэж юу гэсэн үг юм бэ гэхээр International Organization for Standardization гэдэг олон улсын стандартын одоо товчлол байж байгаа. За энэ маань болохоор зэрэг ерөнхийдөө 1946 онд одоо хамгийн анх бол Лондон хотод анх байгуулагдчихсэн. За 78 жилийн одоо түүхтэй 159 оронд одоо хэрэгжигдсэн тийм ээ. За 16,500 гаруй стандарт одоо нийтлэгдчихсэн. Дэлхийд дахиндаа ингээд өдрөө одоо маш олон жилийн түүхтэй болчихсон стандарт байж байна. За ISO стандарт бол ерөөсөө олон улсад одоо мэргэжилтнүүдээр хүлээн зөвшөөрөгдсөн тийм ээ. За аливаа зүйлийг хамгийн сайнаар хийхэд зориулагдсан томьёол гэж ойлгож нийлүүлээ. Тэгэхээр үндсэндээ тухайн одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний төгс байлгахад зориулагдсан. За тухайн одоо компани үйл ажиллагааг одоо тодорхой биш байдлуудыг тодорхой болгох тийм ээ. За ийм үйлчлэгчүүдийг ерөнхийдөө стандарт маань ингээд зохицуулдаг. За мэдээж энэ стандартыг бид нэр энэ үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн тулд жил болгон одоо тэр өмнөх стандарт өмнөх одоо слайдууд дээр ярьсанчлан одоо энэ PDCA циклэр бид нар ингээд сайжруулалтыг хийж явдаг байж байгаа. За энэ тасралтгүй сайжруулалтыг ингээд ард нь оруулаад өгсөн. Энэ бол өөрөө л үсээ PDCA циклийг л хэлээд байгаа. За бид нар 2024 онд бол яг энэ гурван стандартыг Английн одоо Cognizant гэдэг компаниас олон улсын одоо энэ компаниас энэ гурван стандартын баталгаажлалтыг бол аль биесээр авсан байж байгаа. За тэгээ 25 онд бол бид нар татан одоо нөгөө гадны Cognizant-ээс дахин одоо бас аудит орж ирээд татан бас баталгаажлалтаа бид нар амжилттайгаар авсан байж байгаа. За тэгэхээр энэ гурван стандартыг таад маань ингээ харж байгаа бах. Тэгэхээр ингээд чанарын менежментийн тогтолцоог бид нар хөр хөнгөөр ингээд кодлоод өгсөн байна. За 45,000-ыг ногоон өнгөөр тий. За 22,000-ыг ингээд улаан өнгөөр буюу өмнөний кодоор нэг гурван стандартаа бид нар ялгаж өгсөн байна. За стандарт хэрэгжүүлэхийн ач холбогдол ерөөсөө тухайн компанид ямар ач холбогдолтой байд бэ гэдгийг доорх дөрвөн зүйлтүүдээр ингээд гаргацсан байна тий. За ер нь бол хэрэглэгчийн болон одоо холбогдох хуулийн зохицуулалтын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчлэгийг тууштай нийлүүлэх чадвараа нэмэх гэж байгаа. Энэ бол хамгийн чухал үзүүлэлт. За тухайн одоо хэрэглэгч болон одоо харилцагчийн одоо сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх боломжуудыг дэмжих гэдэг нь бол энэ стандартын хамгийн гол үзүүлэлт байж байгаа. За тэгээд тухайн одоо жилдээ бид нар байгууллагын төлөв байдалтай нөхцөл байдлаа тодорхойлоод түүний одоо түүх одоо зорилтуудаа тодорхойлоод за мөн тухайн компанид одоо энэ жилийн одоо ямар одоо эрсдэл боломж байгаа нь тэрийг авч үзээд тэр түүнийг бууруулах төлөвлөгөө гаргаад ингээд сайжруулж ажиллаад энэ PDCA циклийг бол амжилттайгаар эргүүлж ажилладаг. За менежментийн тогтолцооны тогтоогдсон шаардлагуудад одоо нийцсэн болохоор хамгийн сүүлд нь бид нар нотлон харуулдаг гэдэг нь тухайн одоо энэ стандартын одоо яг 10 бүлгийг бид нар хэрхэн одоо нийцүүлж ажилласан юм бэ гэдгийг одоо гадны аудит орж ирээд бидний яхам шалгаад одоо нотлох одоо тэр үйл ажиллагааг маань баталгаажуулж явдаг байх нэ. За стандартын одоо гол үзэл хандлага нь ерөөсөө юу гэхээр PDCA цикл. Одоо энэ PDCA цикл гэдгийг бид нар одоо слайд болгон дээр баг ярьж байна тийм. Тэгэхээр ерөөсөө жил болгон компани бол ISO стандартын хүрээнд одоо тасралтгүй сайжруулалтыг хийнэ гэдэг ийм хамгийн чухал үзүүлэлт байдаг. Тэгэхээр энэ нь одоо үндсэндээ нэг зөвхөн ISO гэдэг юм одоо хөндлөгийн параллел одоо энэ үзүүлдэг бол бид нар хэлээд байгаа юм биш. Ерөөсөө л бидний одоо өдөр тутмын хийж байгаа үйл ажиллагааг л одоо энэ циклээр эргүүлээд бид нар өмнөх жилээс илүү сайжруулах ажлуудыг л одоо стандартын хүрээнд бид нар хийж явдаг гэсэн үг. Тэгэхээр ингэснээр бид нар одоо үйл ажиллагаан дээр тодорхойгүй байгаа зүйлээ тодорхой болгоод тийм хүмүүс хоорондын харилцааны одоо асуудалгүй болгох. За дээрэс нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, за харилцагч хэрэглэж сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх гэдэг ингээд маш олон одоо ач холбогдлуудыг өгдөг учраас одоо энэ зүйл бол заавал ингээд хэрэгжнэ гэж явдаг. За ингэснээр бас нөгөө компани ашигт ажиллагаа нэмэгдэх тийм ээ. За зардал буурах, за ажилчдын одоо уур амьсгал одоо эрэг болох гэдэг юм ийм одоо үзүүлэлтүүдийг энэ стандарт маань бас ингээд бий болгож байдаг. За процесс цэвэрлэх хандлага гэж байгаа. Тэгэхээр энийг одоо зүгээр нэг үгээр ингээд хэлэх юм бол ерөөсөө альва үйл ажиллагааг
яг ямар процесс дээр алдаа гараад байгаа, ямар процесс дээр асуудал байгаа гэдгийг процесс руу чиглэж харахыг одоо стандарт маань өөрөө шаардж идэг. Тэрнээс хэн нэгэн хүмүүс биш те одоо ерөнхийдөө ингээд яг бодит амьдрал дээр ингээд байгууллага дээр асуудал гарахад ер нь бол хүмүүс тухайн одоо хариуцсан одоо тухайн позишн дээр хариуцж байгаа тэр хүмүүн ингээд одоо нөгөө чиглэж ингээд үйл ажиллагаа үүсчихэд бол стандарт бол илүү одоо процесс руу харахыг одоо шаарддаг гэсэн үг байна. За эрсдэлцүүлсэн сэтгэлгээ гэдэг нь болохоор зэрэг ерөнхийдөө сөрөг үр дагаврыг тооцоолох, өөрөөлөх, за бий болсон боломжийг бүрэн ашиглах хүслийг л одоо бүрдүүлдэг гэсэн. Бид нь одоо энэ компанид одоо ямар боломж байгаагаа харж одоо олж харахгүй яваад идэг болно тий. Тэгэх юм бол энийг олж хараач ээ. Магадгүй одоо эрсдэл байх юм бол түүнийг бууруулаач ээ. Магадгүй бүр тэглээч ээ. Альсэл бүр эрсдлээ боломж олгооч ээ гэдэг зүйлийг стандарт нэг шаардж идэг байх нэ. За стандарт өөрөө 7 зарчмыг бол одоо яг баримталдаг. За тэгэхээр энэ 7 зарчим дээр одоо эдгээр одоо зүйлийг бол ингээд 7 зарчим болгож авч үзсэн байдаг. Нотлохонд суурилсан шийдвэр гаргалтаж байгаа байхгүй. Тэгэхээр альва зүйл бол заавал нотлохонд суурилсан их сурвалжтай одоо зүйлийг бол стандарт шаардж байдаг. За мөн сайжруулалт тийм ээ. Сайжруулалт, дахин сайжруулалт гэдгээр бас стандарт мөн шаардж байдаг. За харилцааны менежмент. За саяны одоо миний өмнө хэлсэнүүдийг яг ингээд 7 зарчмаараа задлаа гаргаад ирсэн байж байна тийм. За хэрэглэгч одоо харилцагчийн сэтгэл хангамжийг дэвшлүүлэх гэдэг нь одоо хэрэглэгчид төвлөрөх гэдгээр орж ирж байна тийм ээ. За манлайлал, за хүмүүсийн оролцоо, процесс зүйлс авах гэдэг энэ 7 зарчмыг ерөнхийдөө стандарт манд баримталж ажилладаг байх нэ. Ажилладаг байх нь. За стандарт гэж юу вэ? Стандарт гэж юу вэ гэхээр ерөнхийдөө хүмүүс мэдж байгаа тийм тухайн бүтээгдэхүүнийг хийхэд зориулагдсан одоо тоон хэмжих үзүүлэлт гэдгээр ингээд хардаг. За янз бүрээр тодорхойлсон байж байгаа тийм. За тэгэхээр ерөнхийдөө бол тодорхой одоо хүрээнд хэм хэмжээ бий болгох гэж хэлсэн ерөнхий зарчим. За үзүүлэлтүүдээс сонирхогч талууд зөвшөлдсөн боловсруулж баталсан сонгон хэрэглэх баримт чиг маа гэдэг одоо стандарт өрөнд бол ингээд тодорхойлсон байдаг. За тэгэхээр ерөнхийдөө бол стандартыг янз бүрээр тодорхойлдог гэж сая хүмүүс хэлсэн. Тэгэхээр ерөөсөө ISO стандартуудаа ийм байд юм байна. Бусад одоо министри тийм олон улсын стандартууд ийм байд юм гэсэн юм бол байхгүй. Яг л томьёолоор адилхан явж байгаа гэсэн. За 23 онд энэ төслийг хэрэгжүүлж байгаа хавцад компани хэмжээнд одоо энэ баримтчгийн одоо компанид одоо хэрэглэж байгаа бүх баримтчгийг ингээд левелээр ингээд англиад одоо категорилоод ингээд пирамидаар бид ингээд ангилж өгчээсэн. За одоо яг манай компани хэмжээнд бол одоо яг бодлого, журам, стандартын ажлын заавар, бүртгэл маяг гэсэн дөрвөн левелээр одоо явдаг байх нэ. Тэгэхээр энийг болохоор зэрэг хүний нөөцийн албан дээр одоо баримтчгийн журмын дагуу бид нар UBP компани одоо бүх бичиг баримтууд боловсруулагдаад ингэ явдаг байх. Тэгэхээр одоо шинээр орж иж байгаа ажилчид маань магадгүй одоо журам боловсруулах гэдэг юм уу, стандарт ажлын заавар гаргах гэдэг юм. Тэгэх юм бол яах вэ гэхээр яг стандартынхаа хүрээнд бид нар компанидаа боловсруулалт хийнэ гэж ойлгож байна. За нэгдсэн менежментийн одоо бодлого байж байгаа. За тэгэхээр энэ тухайн одоо стандартын бодлого маань бол ер нь яаж гардаг вэ гэхээр одоо UBP компани одоо тухайн алсын хараа тийм ээ одоо үйл зүйл эрхэм зорилго гэдэг эдгээртэй ер нь уялдаж гардаг. Тэгэхээр ер нь компани бодлого гэж бас хэлж болно. За энэ бол одоо 25 оны бодлого байж байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд болохоор одоо бид 24 оны бодлого байж байгаа. Тэгэхээр 25 онд бол бид нар илүү одоо манай компаниас өөрчлөлтүүд орсон байгаа учраас дахин одоо бид нар PDC циклээр эргүүлээд бодлого дээр өөрчлөлт оруулахаар ингээд одоогоор хараахан гараагүй байж байгаа. Тэгэхээр гарсны дараа нийт ажилчдаа угаасаа ингээд бүгднийг танилцуулж явдаг. Тэгэхээр энэ одоо яг 24 оны бодлого байгаа учраас ерөнхийдөө та бүхэн харчаарай. Яг өмнөнийхөө одоо нөгөө кодоор ингээд 9,000-ыг 22,000 одоо 45,000 гэсэн стандартуудыг гаргаж ирсэн байж байгаа. За үүн дээр ингээд нэмэлтээр мэдээлэл өгөхөд за энэ жилийн хүрээнд бид нар нэгдсэн менежмент тогтолцооныхаа одоо хүрээнд дахиад нэг стандартыг бид нар төслөөр авч хэрэгжүүлж байгаа. Тэр нь болохоор байгаль орчны менежментийн тогтолцоо буюу за ISO 14001 буюу 2015 гэсэн одоо стандартыг бид нар эхлүүлчихсэн явж байгаа. Тэгэхээр үндсэндээ 25 оны одоо бид нар энэ оны эцэг гэхэд бид нар 3 стандарт биш 4 стандарттай болно гэсэн зорилго тавьж ажиллаж байгаа. За ингээд бодлого болохоор шинээр гаргаад та бүхэндээ танилцуулж учраас ерөнхийдөө та бүхэн манай дээрээс бас ингээд слайдын дээрээс 24 оныхоо бодлоготой танилцж байгаа. За өнөөдрийн одоо ингээд хоёр одоо сэдвийн хүрээнд ерөнхий ойлголтыг бол та бүхэндээ өглөө. Тэгээд дараагийн одоо шинэ ажилтны сургалтын хаан дээр илүү сайжруулад бас видео хэлбэрээр хүргэнэ гэж зорьсон байж байгаа. Өмнө бид нар бол бас нөгөө дандаа тархинд очиж хийдэг байсан. Тэгэхээр ингээд цаашлаад одоо бүх одоо энэ компани одоо өөрчлөлттэй холбоотой
бас бидний стандарт тий одоо төслүүд ингээд мэдж байгаатай холбоотой дараагийн хичээлүүд маань илүү одоо цар үетэй болоод өргөн болоод ингээд видеогоор танилцуулагдана гэж хэлье. Тэгээд та бүхэндээ ажлын амжилт хүсье. Баярлалаа.